Дараагийн мэдээ. Инхбат маш их хэмжээний бичвэр шивдэг байжээ. Энэ нь эрүүл мэндэд нөлөөлж гар нь өвдөх болсноор 2022 оноос хиймэл оюун ухааныг ажилдаа ашиглах болжээ. Ингэснээр 1 сарын хугацаанд хийдэг ажлаа цагийн дотор хийдэг болж бүтээмж нь нэмэгдсэн байна. Тэрээр хиймэл оюуныг ашиглах нь хувийн нислэгтэй болж байна гэсэн үг хэмээн ярьлаа. Тооцоо судалгаа орчуулга хийх зөвлөгөө өгөх нь Инхбатхан өдөр тутмын ажил. Харин хиймэл оюуныг ашиглах болсноор богино хугацаанд олон ажил амжуулах боломжтой болжээ. Тухайлбал тэрээр өмнө нь 7 хоногт нэг төсөл гараас гаргадаг байсан бол одоо 2-3 төслийг хялбархан бичих боломжтой болсон байна. Үүгээр зогсохгүй аппликейшн хийж туршсан нь амжилттай болжээ. GTI олон улсын сертификатын талаарх мэдээлэл авах боломжтой. Тайлан бэлэн болмогтой StudiX-ээс үзэж танилцсан уу? Надтай нохоолгол харьцаж байгаа үстэй. Мэдээ их үздэг болохоор тэр ажлаа хөнгөвчлээгээд тэгээ яг нэг аппликейшн бичүүлж үтсэн. Тэрийгээ би олон нийтэд гаргах буюу нэг паблишн энтер болгож чадаагүй өөр ажил ихтэй байдаг учраас зөвөр болдгүй юм уу гэдгийг туршиж үзэхэд бол 10 минутын дотор надад одоо юу гэдгийг мэдээлэл цуглуулад одоо хамгийн сайн 10 их усүрээс тухайн өдрийн мэдээллийг цуглуулад тэгэнгүүтээ тэрийг подкаст болгож өгөөд тэгээд тэр нь ингээд англи хэл дээр ингээд тоглуулж болж ирсэн. Тэрийг би цааш нь гүйцэд амжаагүй байгаа. Энэ 26 онд л юм хийх болцоо үсэж байгаа шүү дээ. Инхбатхан хиймэл оюуныг ашиглахдаа заавраа зөв өгөх хэрэгтэйг онцлсон. Мөн өөрийн юу хүсэж байгаа болон түүнтэй холбоотой мэдээллийг илүү наривчлан оруулж өгөх нь зөв мэдээлэл авахд тусална. Хиймэл оюунаас ChatGPT бүх зүйлдээ сайн бол Google Монгол хэл, хайлт, зураг, шинжлэх ухааны мэдээлэлтэй илүү сайн байдаг. Гар утастай зураг авдаг хүн бүр хиймэл оюуныг ашиглах боломжтой гэлээ. Хүний хэрэглээ ямар нь тэр хэрэглээндээ тааруулаад ашиглах боломжтой. Тэнд бол хэлний барьер, хэлний одоо тийм одоо юу гэдэг хаалт гэж зүйл байхгүй болсон шүү гэдэг л би бас хүмүүст хэлмээр байна. Одоо фри гэдгээсээ гарах хэрэгтэй, үнэгүй гэдгээсээ. Тэгэнгүүт ингээ харахаар зэрэг ер нь бол дунджаар нэг $17 $16 жилийн одоо бүтэн жилээр нь төлөхөөр нэг 600-700 мянган төгрөгийн зардал гарч байна одоо тухайн хүнээс. Тэгэхэд тэр нь бол дундчууны хэрэглээг бол хангалттай хангана. Хиймэл оюунаас хэрэгтэй мэдээлэл авах түүнийг өдөр тутамдаа ашиглах нь энгийн хэрэглээ болсон. Захим орчинд байгаа мэдээллийн 50%-ийг хиймэл оюунаар бүтээж байгаа гэх судалгаа байна. Гэхдээ хиймэл оюунаар авсан мэдээлэлдээ 100% итгэх нь өрөөсгөл 70-80% үнэн байх магадлалтай. Учир нь хиймэл оюун төгс болоогүй тул хүний оролцоо мэдээллийн аюулгүй адил чухал байгаамаа. Мөн хиймэл оюунтай холбоотойгоор албан байгууллагууд вебсайтаа хөгжүүлэх шаардлагатай байна. Мэдээллийн олдож сайн байх тусмаа иргэдийн шийдвэр гаргалтанд эргээр нөлөөлдөг гэдгийг Инхбатхан ярьж байлаа. Түүнчлэн хиймэл оюун хөгжснөөр хорвоо ертөнц хурууны үзүрт багтах болсныг ч тэрвэр мөн онцлсан юм а. Тэгтэл тэрнээс дараагийн алхам руу орсон